Сайн байцгаана уу? Өнөөдөр багшин та нартай хүүхдийн сойзыг хэрхэн зөв сонгох талаар зөвлөмж өгье. Цэцэрлэгийн бага гүрээс эхлэн шүд угаах, насан туршийн дадал хвшлийг эзэмшүүлдэг бөгөөд сойзыг маш сайн сонгох хэрэгтэй байдаг. Бага насны хүүхдийн сойзыг сонгохдоо 3 нэгнээ баагаар зөөлөн өстэй хүүхдийн үүдэн дээд 2 шүдтэй тэмцэл хэмжээний толгойтой сойзыг сонгож хэрэглүүлнэ. Ог сойзын дээр төрхөж өгөхдөө чивчээ хурууны өмсний толны хэмжээтэй тавьрно. Хүүхдийн сойзыг 2-3 сар тутам солих шаардлагатай гэж үздэг. Хүүхдүүд маань дөнгөж шүдээ угааж эхэлж байх үедээ буруу угааж сойзоо хазнаар уран хугацаанд үсийг нь азаалгадаг учраас тухай хүүхдийн сойж өгөх байх шаардлагатай. Хэрвээ азаалсан үсэн сойзоор шүдээ угаавал шүдний гадаргуу дээр үлдсэн хоол хүнсний үлдэгдэл болон шүдний өнгө бүрэн цэвэрлэгдэж чадахгүй бөгөөд хуулийг гэмтэж өргөсгүүлэх эрсдэлтэй байдаг. Амжилт хүсье.